Монголчууд 20 дугаар зуунд дэлхийн хөгжмөнтэй хил нийлсэн. Дэлхийн сонгодог хөгжмийг өөрийнхөө тайзанд амьлуулж чадсан. 1951 онд Монгол улсын дуурийн театр байгуулагдсан. 1963 онд Евгений Онегин дуурайар Монголын дуурийн театр үүд хаалгаан нээсэн. Түүнээс хойш Монгол улсад дуулаачийн урлагаар Төв Аздан хамгийн шилдгийн тоонд орсоор өнөөдрийг хүрлээ. Манай бэлтгэсэн дуурийн дуучид дэлхийн тайзыг эзэлж эхэллээ. Энэний эхний алтан хараа цаана болсон 1940-од оны ихээр туйр үүссэн Учиртай гурван толгой гэдэг дуурь бол Төв аймгийн уугуул Бэлгийн дамдын сүрэнгийн гайхамшигтай бүтээл Монголын анхны дуурийн алтан сан хөмөргийг бий болгосон бүтээл байгаа. Энэ дуурийн Юндан Наслмаа хоёрын хоршил бол монголчуудын уянгийн дууны, дуурийн дууны холбоос болж хүмүүсийн сэтгэлийг өнөө хүртэл эзэмцээр байгаа юм аа. Jargad khana
таны хэлэхүүд ахадучны ёгих бод аян жинда явида авах ёма тухорито эцэг ихтэй чилидэ өмчө хөрөнгө авида хот газар явада хөрмиха ёмиг бэлтгийдэ сэтгэлнийсэн тул харяд ушуухан ирита хамаг яра тогтлоодо харахаас өмнө уулзита ичэд хоёр шуушиг ичэдгээд хоёулаас ойда ингэж нэгээс игүүтэй